2025 оны хувьд байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчинг цогцоор нь шинжлэх ийм боломжтой сайхан он жил боллоо. 2025 онд нийт 12 хуулийг шинжилэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт хийх ажлыг миний бие сайдах хугацаанд эхлүүлсэн. Зарим хуулиуд өргөн баригдаад хилцэгдээд явж байна. Энд бол уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль, Монгол улсад урд нь уур амьсгалын өөрчлөлтийн хууль гэж байгаагүй. За энэ хуулийг бид батлуулахаар ажиллаж байна. За энэ хуулийн хамгийн гол нэг хэсэг бол Монгол улс мөнгө олж болох карбон кредит, карбоны зах зээлд Монгол улс хэрхэн гарах вэ гэдгийг шийдэх ийм чухал хуультай болох юм аа. За мөн генетик нөөцтэй холбоотой уламжилт мэдлэг ашигласны үр шимийн төлбөрийн тухай хууль төсөл, за байгалийн ургамлын тухай хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, за ойн тухай хууль байна, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль байна. Цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гэхээсээ илүү бараг цөлжилтөд тэмцэх тухай хууль гэж бид бас оруулж батлуулах нь зүйтэй гэж ярьдаг. Яагаад тэгэхээр Монгол улсын нийт газар нутгийн 76.7% цөлжилтөд их бага хэмжээгээр нэрвэгдсэн байгаа. За мөн ус цагуур орчны шинжилгээний тухай хуулийн төсөл байгаа. Амьтны тухай хууль, за байгалийн нөөц ашигласны тухай хууль бол хэлэлцэгдээд явж байгаа. За мэдээж нэмэлт өөрчлөлт орохтой усны тухай хууль байна. Усны тухай хууль бол бас хамгийн чухал хуулийн нэг. За хог хаягдлын тухай хууль байгаа. За өмнөх хог хаягдлын тухай хууль бол хог гаргалаа тэрийг хэрхэн яаж гаргацсан хогийг яаж ангиллах уу, яаж тооцох уу гэдэг байсан бол одоо бол тэр хогийг гаргадаг компаниуд нь өөрсдөө төлбөрөө төлдөг юм дэлхийн жишг байгаа. Энийг бол энэ хуулинд оруулж батлуулахаар ингээд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл байгаль орчныг бид нар стандарттай салбар болгох ийм зорилт тавьсан. Ингээд 2025 онд бол бид байгаль орчны хууль эрх зүйн орчныг сайжруулах 12 хуулийн төслийг бол бэлдсэн. Тэгэхээр энэ бэлдсэн төслийг бид удахгүй улсын хурлаар хэлэлцэж 26 онд батлуулах ийм ажлыг хийх шаардлагатай байна.